Бидний амьдрал гэдэг тааваршгүй үл мэдэгдэх сонь содон зүйлсээр дүүрэн байдаг. Хэдийгээр бид ихэнх тохиолдолд амьдралыг алиулах гэрэл гэгээтэй сайн сайхан газар хэмээн харахыг хичээдэгч амьдрал дээр таныг алмааруулж нуруугаар хүүт дагуулan олон хачиргалтай зүйлсээр дүүрэн билээ. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ бид амьдрал дээр байдаг хүн болгоны нэг мэдээд байдаггүй хамгийн жигтэй 10 баримтуудыг дурдахаар бэлтгэлээ. Та бүхэн тоглон сууж таалан хүлээн авна оо. 1. Хэрвээ чи хүний мах идвэл чиний тарих хайлах болно. Хүн хүнээ барьж идэх гэдэг нь манай соёлт нийгэмд хамгийн байж боломгүй нүгэлтэй үйлдэл бүр ягарахгүй мөн билээ. Гэвч зарим алсагдмал суурин хүмүүсийн омгуудад хүний махыг хоол хүнсэндээ хэрэглэдэг талаар та хэд сонсч байсан бэл баг. Тэгвэл нэг нартай өдөр та санаандгүйгээр хүний махтай хуушур олоод ичвэл яах вэ? Хиндэ бүү па гэж бөө юм болох боловч сүүлдээ нэгэнт л идсэн учраас одоо өнгөрсөн гэж бодож магадгүй юм. Гэхдээ жинхэнэ үр дагаврыг та одоо мэдрэх гэж байна. Хэрэг хүний мах тэр тусмаа тархийг идвэл энэ таныг галзууруулж хамаг биеийг тань айжмаар салгануулж чичрүүлж юунд ч ямар шалтгаангүйгээр инээл гэж маш аимшигтай удаан үхлээр өхүүлж болно гэдгийг та мэдв. Ёстой жинхэнэ кармагаа хүртэх гэж байгаа зү. Энэхүү үзэгдлийг хамгийн анх 1950-ад онд Папуа Нью Гинений арлууд дээр амьдардаг Фор хэмээх овгийн хүмүүсээс нээн илрүүлж байж. Фор хэмээх овгийнхан шинэ Гинений арлын зүүн хэсэгт оршдог, уул хаттай бүсээр амьдардаг бөгөөд дэлхийн ертөнцөөс зарим талаараа тусаарлагдсан байдаг. Фор овгийнхан 20 дугаар зууны дунд үе хүртэл ёслолын шинжтэй каннибализм хийх буюу амиа алдсан төрөл төрөстийнхөө цогцыг иддэг байж. Фор омгийнхны хувьд өөрсдийн амиа алдсан төрөл төрөстийн цогцыг хуваан идэх нь талигачийн сүнсийг хүндэтгэн дурсаж хайр хүндэтгэлээ илэрхийлж буй үйл хэмээн үздэг байсан ба уг зан үйлийг хвчлэн фор омгийн эмэгтэйчүүд хүүхдүүд үйлддэг байжээ. Ингэхдээ тэд голчлон нас орсон хүний тархийг иддэг байв. Гэвч 2 дугаар зууны дунд үеихэд фор омгийнхэн дунд нэгэн нууцлаг өвчин тархах болж олон зуун хүн үл мэддэг шалтгааны улмаас амиа алдах болж. Тэгвэл түүний шалтгааныг хожим нь эрдэмтэд фор омгийнхэн маш жигтэй зан заншилтай холбоотой болохыг илрүүлсэн байна. Тэд үүнийг крүү буюу тархины өвчл хэмээн нэрлэжээ. Крүү өвчин нь Брион хэмээх муцадд орсон уургаас үүдэлтэй бөгөөд хүний тархи болон төв мэдрэлийн эдэрхтэн хаваар халдварладаг ба үнэс болоод хүний тархинд өвчл явагддаг удаан зовлонтойгоор үхдэг байна. Крүү өвчний шинж төвдүүд нь тэнцвэр алдагдах, хяналтгүй үнэх, мэдрэлийн үйл ажиллагаа муудах зэрэгт байдаг байна. Крүү өвчин туссан хүмүүс эцэстээ инээсээр байгаад үхдэг байна гин шүү. Айхтар гэж. Тийм болохоор үүнийг зарим талаар инээдэг үхэл хэмээн нэрлсэн байна. Ингэж Фром омгийнхны дунд дэгдээд байсан нууцлаг өвчнийг олж илрүүлсний дараагаар Папуа Шинэ Гинений засгийн газар болон олон талын судлаачдын оролцоотойгоор Фром омгийнхны хүний мах иддэг зан үйлийг хоригдсан бөгөөд үүний ачаар өвчний тархал зогсож. Гэвч 2000-ад он хүртэл маш цөөн тохиолдлоор крүү өвчний тохиолдлууд бүртгэгцээр байсан ба одоо л энэ өвчин бүрэн устж алга болсон байна. Тийм болохоор хамаагүй хүний мах идвэл өөрийнхөө аимшигтайгаар хорлох нягууртайг энэ үйл явдлаас харж болох нэ. Гэхдээ байна штэ хүний мах идчихснаас турж өгсөн нь ер нь дээр байлгүй дээ. Тийм үү юу? 2. Хүний тархийг удирддаг шимэгч. Та заримдаа өөрийн мэдлэггүйгээр тэнэг үйлдэлүүдийг хийдэг үстэй. Яг тэр үедээ уг нь гой санагддаг ч гэсэн дараа нь хийсэн юмаа эргэж бодохоор үнэхээр амар кринж байдгаас болоод бараг цус харангаа алддаг шүү дээ. Тэгвэл та тэрхүү үйлдэлүүдийг өөрийн мэдлэггүйгээр бүр хэнийгний тушаалаар хийсэн бол яах вэ? Ямар нэгэн хүний тархийг удирддаг шимэгч ч юм уу? Toxoplasma gondii бол дэлхийд даяар түгээмэл оршдог нэгэн төрлийн паразит чимэгч юм. Энэ өвөрмөц организмын хөгтөн амьтдын тархинд нөлөөлж тэдгээрийн зан төлөвийг өөрчлөх чадвартай бөгөөд энэ нь хүндрэлтний хувьд сонирхол төрүүлэхүйц судалгааны сэдэв болоод байгаа аж. Toxoplasma gondii нэвчлэн муурын гидсэнд амьдарч үржих боломжтой байдаг бөгөөд муурын гидсэн дотор нэг ёсондоо үржихэд хамгийн таатай байдаг гинэ. Тиймээс энэ бичлэгийг үзэж байгаа мууртай хүмүүс нэгийг тунгаан үзье. Toxoplasma gondii харах болон бусад мэрэгч амьтдад халдварлахдаа тэдний мэдрэлийн системд нөлөөж мууранд барьж идэх магадлалыг нэмэгдүүлэхийн тулд муурнаас айгаа эцэг багасгадаг байна. Ингэж уг өөрсдийн тээгч амьтнаа мууранд бариулж үхэлд үргэсний дараагаар бүр илүү үржиж улам олоолаа болдог гэжээ. Судалгаанаас харахад дэлхийн хүн амын 30-аас 50% нь Toxoplasma gondii халдварласан байх магадлалтай гэжээ. Хэдийгээр хүн халдварлагдсан ихэнх тохиолдлууд нь ямар нэгэн шинж тэмдэггүй байдаг ч зарим нэг сонирхолтой тохиолдлууд ажиглагдаж байсан байна. Жишээ нь зарим судалгаагаар халдвартай хүмүүс эрсдэл түлээн авах зан төлөв нь илүү байгааг тогтоож. Хэрвээ нэг өдөр тэнэг найз чинь өөрт амар итгэлтэй болоод охин найрах гэдэг тархин шимэгчд өдөрдүүлээд байгааг шинж байж магадгүй юм байна шүү. Найзтай сайн хэлнэцээ. Харин зарим судалгаагаар паразитаас болоод шизофрен болон бус сэтгцэн эмгэгүүдээр өвчлөг эрсдлийг нэмэгдүүлдэг байж болцсоо гэж үзжээ. Toxoplasma gondii паразитаар халдварлах гол их үүсвэр нь муурны баас бөгөөд та бүхэн маань уг паразитаас өөрсдийгөө хамгаалыг ивэл гар болоо сайн угааж хоол хүнсээ сайтар болгож муурныхаа ялгцтай харьцахтаа бээлийн өмсөж цавнд хийж хайж байгаарэ. Тэгэхгүй бол тэгээ паразитны утсан үгтэй болох нь шүү дээ. Хүмүүсээ. 3. Таныг үгсэн хойнч нүд чинь хөдөлдөг. Энэ хорвоо ертөнцийн бүхий л зүйлд өөр ихсэн цаг хугацаа байдаг. Хүмүүсийн хувьд тэрхүү цаг хугацааны ирэхээр бид ертөнцийн жамаар өөд болж энэ хорвоогоос үгүй болдог үлээ. Гэвч амьгүй болсон атлаа таны нүд өөрийн эргэн тойрондох зүйлсийг харсан хэвээр л байдаг бол яах вэ? Гэхдээ түүний хүлээж авах тарихгүй шүү дээ. Яг л мөнхөд ямар нэг зүйлийг ширтгэхтэй адил.
Хүн нас орсны дараа хүний биеийн бүх системүүд ажиллахаа зогсдог боловч зарим булчингийн эд нь хэсэг хугацаанд идэвхтэй хэвээр үлддэг байна. Тухайлбал нүдний орчмын булчингууд нь хүний үгсний дараач идэвхтэй байдаг бөгөөд үүнээс болоод заримдаа үгсэн хүний нүд нь ийш тийш хөдөлж бөмбөд харагддаг гэж. Хүн нас орсноос хойш цөөн цагийн дотор нүдний орчмын жижиг булчингууд агшиж чичирдэг бөгөөд үүнээс болж заримдаа үгсэн хүний нүд хөдөлж бөмбөд болдог байна. Мөн үхлийн дараа хүний биеийн булчингууд сулардаг тул нүдний зохис бүрэн хаагдахгүй байх нь илбэг бөгөөд дараа нь бие хөшгөд нүд нээлттэй эсвэл хагас нээлттэй байдал нэг ёсондоо бараг гацдаг аж. Дээрээс нь үхлийн дараа нүдний доторх шингийн айжмаар хатаж нүдний хэлбэр өөрчлөгдөж хөдөлж байгаа мэт харагддгийн шалтгаан болдгоо. Зарим оронд үүнээс үүдээд оршуулгын ёслолын үеэр талигаач нүдийг хаалттай байлгахын тулд нүдийг нь цавуудаж тусгай капсул суулган хэлбэрийг нь хадгаж бүр ойдог гин шүү. Бурхан дэнгэр мэн гэж. Гэвч эдгээр ажилбаруудыг гашуудж буй гэр бүлийнхэнд нь хэцүү сэтгэл төрүүлэхгүй байхын тулд хийдэг бөгөөд нас орсон хүнийг амар тайван харагдуулах чухал аж холбогдолтой. Олон соёл, шашинд нүд нь сүнсний цонх гэж үздэг бөгөөд үхлийн дараа нүдний хөдөлгөөнийг хөвчлэн сүнслэг үзэгдэлтэй холбон авч үздэг байжээ. Хэдий тийм боловч үхсэн хүний нүд хөдлөх явдлыг орчин цагт дээрх дүрцэн физиологийн өөрчлөлтүүдээр голчлон тайлбарладаг юм билээ. Таны бие доторх үхсэн хүний атом. Атом гэдэг бол нэг ёсондоо орчин ертөнцид ирэх бүх зүйлийг бүтээдэг хамгийн жижигхэн тоосго үлээ. Энэ утгаараач бидний бие махбод нь түүхийн урт хугацаанд дамжин ирсэн атомын гайхалтай цуглуулга бөгөөд бидний бие дотор үхсэн хүмүүсийн атомч бас оршин байдаг гэж. Тэрч байтугай бидний амьсгал авч буй агаар нь дэлхий дээр урд өмнө амьдарч байсан сая сая хүмүүсийн биеэс гарсан атомуудыг агуулдаг ба атомууд нь үндсэндээ устдаггүй харин хэлбэрээ өөрчилж нэг организмаас нөгөө чийждэг байна. Хүн нас орсны дараагаар бие махбод маань бүрэн задарч атомууд нь хөрс, урс, агаарт бүрэн буцан шингэдэг. Ингэж шингэсний дараагаар бидний атомууд дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн замаар тархдаг. Ийм учраас бид дэлхий дээр амьдарч байсан бараг бүх хүмүүсээс ядаж нэг атомыг амьсгалаараа авсан байх магадaltaй аж. Тийм учраас Монгол амьдарч буй хүн болгоны дотор их эзэн хааны атом явж байгааг бас үүсэхгүй ч болж байгаамаа. Бүр цаашлаад та ганц гэлтгүй бүр хэдэн мянган задарсан цогцнуудаас гаралтай атомуудыг амьсгалаараа авсан байх магадaltaй байдаг байна. Мөн дээрээс нь маш сонирхолтой нэгэн тооцоо байдаг бөгөөд хүний биеийн дундажин атомын тоо болон хүн төрөлхтний түүхийн туршид амьдарч байсан хүмүүсийн тоонд үндэслэн таны биед нийт хэдэн ширхэг хүмүүсийн атом байгааг тооцоолж болдог гэж. Иймд таны ойр дотны хин нэг нь нас орвол тэд таны дотор үргэлж оршин байхыг санаж яваарай. Учир нь тэдэнтэй хамт өнгөрөөсөн он жилүүдэд анхны учирлаас эхлэн биеэс нь унсан үсний ширхэг бүрийн атомууд таны бие торгодон үлдэж өн мөнхийн дурсамж болон тантай үргэлж хамт байсаар байдаг бахнэ. 5. Жирэмсэн ээжүүд хүүхдийнхээ эсийг сорж авдаг. Монголчуудад аль эртнээс их бүр хоёр хэрхэн хүүгээр холбогдож нандин холбоо үүсдэг талаар уран зохиол хэлбэрээр туйрган ирсэн байдаг. Тэгвэл энэ тийм ч оргүй зүйл биш ээ. Яг л атом бүхнийг бүтээдэг шиг их бүрийн холбооч зөвхөн сэтгэл санааны төдийг бие махбодын төвшөнд гайхалтай гүнзгий байдаг ажээ. Жирэмсэлт гэдэг нь юр бусын үйл явцын үед хүүхдийн тань өчүүхэн жижиг эсүүд таны биед нэвтрэн орж тантай хамт амьдарсаар байдаг гэдгийг та мэдв үү? Үүнийг шинжлэх ухаанд ургийн микрохимеризм хэмээн нэрлэдэг байна. Хэвлэгдэх үртэн өсөж төрний явцад түүний зарим эс ихсийн хаалтыг давж ихийн цусны урсгалаар дамжин таны биеэр таран шингэдэг байна. Хамгийн гайхалтай нь эдгээр эсүүд нь таны тарих, зүрх, ууш гэд олон эргэтэнд үрлэж олон 10 жил бүр насан туршид тань тэндээ оршин байх чадвартай ажээ. Энэ яг л бидний биед өнгөрсөн үеийн хүмүүсийн атом эргэлддэгтэй адил таны биед үрийн тань амьд хэсэг үргэлж хамт байдаг гэсэн үг юм. Таны биед орших үрийн тань эдгээр эсүүд зүгээр нэг байрлал зогсохгүй таны эрүүл мэндэд дархлааны тогтолцоо бүр сэтгэл зүйн байдал тань үл үзэгдэм нөлөө үзүүлдэг байх магадaltaй аж. Бүр цаашлаад уг хүүхдийн тань уг эсүүд гэмтсэн эсийг тань хүртэл нөхөн төлжөөж зарим өвчний эсрэг хамгаалт болж өгдөг ба таны доторх бяцхан хэсэг таныг насан турш чинь ивэж байх юм шүү. Миний саяын ярьсан зүйл бол их бүрийн холбоо хүү тасарсан ч биологийн төвшөнд хизээж тасардаггүй харин үргэлжлэн оршдог гэдгийг илэрхийлж байгаа юм. Эхийн бие хүүхдийн эсийг үр тээж явдаг нь жирэмсэлт гэдэг зүйл бол зөвхөн шинэ амьдрал бэлгэлээ зогсохгүй эхийн биед насан туршийн амьд биологийн өв үлдээдгийг илэрхийлээ. Тиймээс их бүрийн нандин холбоо гэдэг нь бидний бод төсөөлдгөөс ч илүү гүн басгүй шинжлэх ухааны гайхамшигтай нууцудаар дүүрэн байдаг аж. Харин аав нар бол үр хүүхдүүдэд насан туршдаа сэтгэлдээ тээж явдаг юм байна шүү. Аав нарыгаа бас хайж болохгүй шүү дээ. 6. Хагалгааны дундуур сэрүүн байдаг хүмүүс. Мэс засал хийх үедээ бүрэн унтаагүй бүхнийг мэдэрч хөвтөнгээд төсөөлөхөд бас бэрх билээ. Гэвч энэ бол зүгээр нэг аимшиг киноны зохиол биш, хаяада боддоор тохиолддог үзэгдэл юм. Үүнийг мэдээ алдуулалтын үед ухаантай байдал хэмээн нэрлэдэг. Энэ үед өвчтөн мэс заслын явцад ухаан орсон байдаг ч бие нь бүрэн саадсан байдаг байна. Тиймээс хөдлөх дуугарах эмч нарт ямар нэг дохиох боломжгүй болдог бөгөөд хамгийн аимшигтай нь тэд өвдөлт болон мэс засварын бүх мэдрэмжийг мэдэрч байдаг ч хариу үйлдэл үзүүлж чаддаггүй байж. Ийм тохиолдол маш уур буюу ойролцоогоор 1000 хүн тутмын нэг тохиолддог гэсэн судалгаа бий. Мэдээж эмч мэдээгүй мэрэгчлэнүүд үүнээс үржин сэргийлэхийн тулд маш нарийн хяналт тавьж бүхий л арга хэмжээг авдаг. Гэсэн хэдий ч харамсалтай заримдаа ийм явдал гарсаар л байдаг аж. 7. Хүн өгөхөд хүний бие өөрийгөө иддэг. Хүн нас орсны дараа бидний биед юу болдог талаар бодох нь таагүй санагдаж болох ч гэсэн энэ бол байгалийн гайхалтай бөгөөд маш чигтээ үйл явц илээ. Хүн амьсгал хурааж зүрх зогсож цусны эргэлт зогсны дараа хэдхэн цагийн дотор дараах процессыг явагддаг байна. Эхлээд нойр улчирхаад байдаг хүчтэй энзимүүд чөлөөлөгдөж эхэлдэг ба эдгээр энзимүүд нь бие махбодын эсүүдийг задлан шингээж эхэлдэг. Нэг өсөндөө хүний бие өөрөө өөрийгөө задлж шингээдэг байх нэ.
бараг л идээд байгаа юм да. Хэдийгээр энэ энзимүүд нь бидний амьд зэрүүн байхад эзэн хоол хүнсийг задлахад чухал өргөтөө оролцдог ч гэсэн хүн амьсгал хураамагч хяналтаас гарч өөрийнхөө биеийг хоол хэмээн үүсдэг гэж. Ингээд уг үйл явц ихсний дараагаар бидний гидсний бактериуд энэ үйл явцад нэгдэн бие махбодын эдийг задлж дотроос нь гадагш ялзруулдаг байна. Бараг найрлаад байгаа юм шүү дээ. Тиймээс энэ бүхний төгсгөл хүний бие бүрэн задарч байгаль дэлхийдээ шингэдэг ба хорвоо ертөнцийн тоос болон хуурдаг ажээ. 8. Хүний биеийн зомби генүүд. Энэ удаагийн баримт маань дахиад л үхэлтэй холбогдож байна. Ер нь баг амьдрал үхлийн талаар дурсаад байгаа тааруу да. Үхлийн дараа бие махбод бүрэн зогсдгүй гэдг нь хүмүүсийн тэр болгон мэдээд байдаггүй баримт үлээ. Саяхны судалгаанууд бие махбод үхсний дараа ч гэсэн зарим генүүд шинээр итвэждэг болохыг нээсэн байна. Хүн үхэж цусны эргэлт зогссноос хойш 48 цагийн дотор зарим генүүд шинээр үүсэн астаг ба эдгээр генүүдийг үндсэндээ зомби хэмээн нэрлэдэг гэж. Дээрээс нь уг генүүд хүний биед маш сонирхолтой өөрчлөлтүүдийг үүсгэдэг гин шүү. Судалгаанд дурдсанаар хүн үхсний дараагаар өрсөлийн ген ба хөгжлийн ген мөн стрессийн хариу урвалын генүүд идэвхждэг аж. Өрсөлийн генүүд нь өрсөлийн хариу урвалыг өдөрдөг бол хөгжлийн генүүд нь ердийн өөр эдисийн хөгжил өсөлтийг хяндаг ба стрессийн хариу урвалын генүүд ердийн өөр эсүүдийг гадны хүчин зүйлсээс хамгаалдаг байна. Тиймээс үхслийн дараа энэхүү сүүлчийн идэвхжил нь шинжлэх ухааны хувьд маш сонирхолтой бөгөөд тайлбарлахад хэцүү зүйлсийн нэг байсаар байгаа лээ. Зарим судлаачид үүнийг хүний биед тохиолддог эсийн үхэлтэд өсөлдөх эцсийн оролдлого эсвэл бие махбодын хяналтын системүүд алдагдсны улмаас үүссэн санамсаргүй үр дүн байж болно гэж үздэг байна. 9. Сансарт үхэл борц болно. Хэрв та хэзээ нэгэн цаг сансрын уудам орон зайд далчгнаж угаад ямар ч өмсгөлгүйгээр өчгөл юу болох талаар бодож үзэж байсан уу? Бас зүүдэлж байсан биш үсттэй. Сансрын хөндөй орчин хүний биед маш өрмөс нөлөө үзүүлдэг. Сансарт хамгаалтын хувцсгүйгээр үхэл таны бие энгийн нөхцөлд ялзархын оронд огт өөр замаар хувирдаг байна. Сансарт хэрвээ та шав шалдан үхвэл сансрын вакуум нь биеэс шингэнийг огцом гаргадаг бөгөөд нэмээд сансрын асар хүйтэн хас 270 Цельсийн градус таны бие хөлдөж ямар ч бактери энзимүүдийг ажиллагааг болгодог. Эдгээр хүчин зүйлсийн улмаас хүний бие асар хурдан хугацаанд муудлуугаар хөлдөөж хатаасан мумий болж хувирахаар байна. Нэг ёсондоо бараг л борч юм уу да. Шинжлэх ухааны хэллэгээр энэхүү үйл явцыг сублимац гэж нэрлэдэг ба ингээд шингийн шууд хатуу төлөвөөс хийн төлөвт шилждэг лээ. 10. Мөнх амьдардаг эс. За энэ хүртэл баахан үхэл хагацлын талаар ярьсан учраас одоо мөнх амьдралын талаар ярьж өгье. 1951 онд эмчнэр нэгэн эмэгтэйгээс зөвшөөрлгүйгээр эс авч шинжлэх ухааны түүхийг өөрчилсөн нээлт хийсэн байлээ. Тэд үүнийг Hela эс хэмээн нэрлсэн аж. 1951 онд эмчнэр Henrietta Lacks хэмээх Умайн хүзүүний хорт авдраа шаналж байсан 31 настай хар арьс эмэгтэй хэсэг зөвшөөрлгүй авсан ба хожим нь түүний эсүүд маш хурдан үржигшин чанартай байгааг тогтоосон бөгөөд түүний эсүүд одоо хүртэл амьдарсаар байна. Өнөөдрийн Hela эсүүд нь 100 мянган лабораториудад ашиглаж эсийн судалгааны явцад маш чухал үргийг гүйцэтгэдэг ажээ. Hela эсээр вакцин, халдварын эмчилгээ ба сансрын шинжилгээ хийдэг ба одоогийн байдлаар түүний эсийг үржүүлэн 20 тонн орчим болгосон байна. Йоо, сонсоод бас л амар угааз. Эвгүй маа. За ингээд та бүхэндээ амьдралын талаар 10 жигтэй 10 баримтыг хүргэлээ. Дараагийн дугаараар сонирхолтой юм хүлээж байгаа шүү. Subscribe дараад хүлээн үзье.